Музей нь муу юм болов? Аялагч хүүхдүүд маань хаана байгаа юм бол? Говь музей. Мөн говь. За аялагч хүүхдүүдээ хүлээж ий да. Өдөр бүр 9 цагаас 6 цаг хүртэл ажиллаж байна. Ойлголоо. Өөх энэ амар гоё юм бэ. Нэмэгт хэрмэн цав, хонгор санд, ёлын ам, мухар чивэртийн ам 70 задгад. Өмнө говь аймгийн 70 задгад сум байх нэ. Өмнө говь аймаг бол Монголын хамгийн том газар нутагтай аймаг. Маш олон тэмээтэй гэсэн. Хамгийн гол нь энэ нутгаас эртний өвлөг гөрүүлийн өндөг болон яс олдсон бөгөөд музей нь маш сонирхолтой гэсэн тул бид музей үзэхээр явж байна. Нөө тэнцэнээс ирж гин. Сайн уу хүүхдүүдээ? Сайн уу? Та нар энэ музейг өмнө харж ирсэн үү? Орж ирсэн үү? Орж ирсэн юм уу? За тэгвэл өнөөдөр надтай хамт музейгээр аялахад бэлэн үү? Бэлэн. За орох уу хүүхдүүдээ? За тэгээ газ орж үзье бүгдээрээ. За наашир. За таад мань ороорой. Эсэд хоёр. Эсэд гор. Хүрэл сүхийн бат цэцэг 5 настай, бүжиглэх зурах дуртай, дуу дуулах авьяастай. Төмөр сүхийн бал бурам 5 настай, савлуур дээр тоглох дуртай, том болоод эмч болох мөрөөдөлтэй. Бат эрдний Тэмүүлэн 5 настай, зурах, дуулах, бүжиглэх дуртай. Ууган болдын хан төгс 6 настай, дуртай зүйл нь гадаа тоглох, спортод сонирхолтой. Наман эрдний инх аргах 6 настай, дугуй унах, зурах дуртай. Төр сайхны лааням 6 настай, хөл бөмбөг тоглох, лего эвлүүлэх дуртай. Бүгдээрээ тийш харж үзэх үү? Тийг наашир. Оо, үлэг гөрүүлэн хүүхдүүдээ. Үлэг гөрүүлийн асайхан юм тийм үү? За, тэгвэл хүүхдүүдээ манай өнөөдрийн аялал байна штэ. Үлэг гөрүүлийг таньж мэдэх аялал байх нь шүү заяа. Тэгвэл аялдаа гарахтаа бэлэн үү? Бэлэн. За эхлэе. Явъя бүгдээрээ. Бүгдээрээ дээр доошоо бууж үзэх юм байна тийм үү эхлээд? За. Оо энэ юу вэ хүүхдүүдээ? Өндөг байна те. Үлэг гөрүүлийн өндөг байх нь. Одоогоос 71-ээс 66 орчим сая жилийн өмнө байж исэн гөрүүлийн өндөг байх нь шүү дээ. Үлэг гөрүүлийн өндөг байх нь тийм үү? Үлэг гөрүүлийн өндөг юу вэ? Бараг та нарын толгооноос том юм шүү те. Тэр боо хоёр нийлж. Хараа. Өө тийм биш. Хоёр нийлцэн өндөг байна шүү дээ. Өөр бас ийм уртаашаа ийм гонцгой бас өндөг байдаг байх нь шүү дээ те. Тэ. Бүр тийм жижигхэн өндөг ч бас байдаг юм шүү те. Тэ. Олон төрлийн өндөг байдаг байх нь тийм хүүхдүүдээ. Үлэг гөрүүл бид нарын өндөгний хэмжээ, бүрхүүлийн цуцаан нь ямар төрлийн гөрүүл вэ гэдгээс хамаарат өөр байдаг. Зарим нь жижиг дахианы өндөг шиг байхад, зарим нь бүр том 60 см хүртэл урттай байдаг. Бидний жижиг биетэнүүд нь өндгөө яг шувуу шиг биеийн дулаанаараа дарж бойжулдаг бол том гөрүүлүүд нь өндгөө дарж хаглах аюултай тул навч хөвд ургамлын ялцлаас үүссэн дулаанаар бойжулдаг. Нэг өөр нь 10-аас 30 өндөг байдаг. За тэгвэл өндгөө үзсэн юм чинь цаашлах уу? За тий. За. Жаваад. Энд чинь юу вэ? Энэ юу вэ? Өндөгний үүр гинэ хүүхдүүдээ. Өмнө говь аймгийн Булан Баянзаг хожуу цэрд одоогоос 85-аас 71 орчим сая жилийн өмнө байж исэн байх нь. Төв Азийн 1923 оны олдвор гинэ. Өөх, тэгвэл үлэг гөрүүлийн өндөгний чинь өндөгнүүд ийм үүрэнд байдаг байх гэсэн мэн те? Тэ. Үлэг гөрүүлийн зурагнууд энэ тийм чи.
Энд чинь нэстэг үлэг гүрүүл байна. Нисдэг үлэг гөрүүл гэж бас байдаг аа. Махан эдэн шүү дээ үлэг гөрүүл гинэ. Махан ээжтэй үлэг гөрүүл. Махан ээжтэй үлэг гөрүүл гэж байдаг бахана. Хариу өвсөн тижилтэн үлэг гөрүүл гэж бас байдаг бахана тий. Махан ээжтэй үлэг гөрүүлийнх нь ясан тэр юм байна. Тийм байна тий. За тэгвэл цаашаа яваад юу вэ нөхдөд жоохон цаашлаа. Цаашаа явчингуутл нь үлэг гөрүүл 15 нялх зулцаг гаргадаг гинүү. Өмнө Говь аймгийн Булхан сум Төгрөгийн ширээ гинэ. 1994 оны олдор гинэ. Бүх бүр 1994 онд олж ирсэн олдор байх нь штэ тий. Энэ өндөгнүүч чинь. Хардаа нөхдүүдээ энэ нүүнийг ялах зулгнууд нь ингэж харагддаг байсан байна. Ямар сонио харагддаг байсан тий. Харж байна уу та яд? Энэ хурт нэрийнхаа юм сонио харагддаг байсан юм байна. За би тэгвэл та нарт энэ ясны талаар уншиж өгье. Та яд сонсоорой заа юу. За, ивэрт үлэг гөрүүл гинэ. Ивэртэй энэ та яд харж байна ийм ивэртэй тий. Ивэрт үлэг гөрүүл нь бас 85-аас 71 сая орчим жилийн өмнө байж исэн. Тэгээд бүр 1993 оны ийм олдор гинэ. Ивэртэй үлэг гөрүүл гэж байна. Ивэргүй үлэг гөрүүл гэж бас байдаг юм байна тий. Та яд ер нь ямар үлэг гөрүүл мэддэг вэ? Та яд нэрлэх үү? Нисдэг үлэг гөрүүл гэж байдаг юм байна тийм үү? За өөр ямар үлэг гөрүүл мэдэх үү? За махчин үлэг гөрүүл. Ивэртэй сайн мэдсэн тий. Эрдэнэтэд 900 гаруй төрлийн үлэг гөрүүл амьдарч байсныг олдороос олж тогтоосон байна. Махчин үлэг гөрүүлүүд, хүзөө урт өсөн тижээлтнүүд, хуягт үлэг гөрүүлүүд, эвэрт үлэг гөрүүл, нугсан гушууд үлэг гөрүүлүүд гээд олон янз байжээ. Ийм үлэг гөрүүл олон төрлийн үлэг гөрүүл байдаг бахана тий. За энэ чинь юу вэ? Өндгөө дарж буй үлэг гөрүүл. Ямар том яс вэ? Тийм байх тий. Амар том яс. Тэгвэл үлэг гөрүүл чинь бас дахиатай адилхан өндгөө дардаг байх нь ш тэ хөхтүүдээ. Ямар сони. 1995 оны ийм олдор байх нь ш тийм үү? Яснууд нь. Тэгэхээр яснууд нь ингээд одоо хүртэл манай Монголд байж байгаа гэхэлэр амар сонирхолтой байгаа хөхтүүдээ. Толгой нь бас ийм тэгснээ сүүл нь айгүй сонирн байсан юм тий. Ийм өвөрмөц дахиа шиг хэлбэртэй юм шиг. Та харж байна уу? Дэлхий дээр бүртгэгдсэн үлэг гөрүүлийн 60 гаруй төрөл зүйл манай орны говьоос олдсон. Тэрчүүдхөө хамгийн анхны гөрүүлийн өндөг Өмнө Говь аймгийн Баянзаг сумаас олджээ. Түүнээс гадна Хэрмэн цав, Нэмэгт, Баянхонгор аймгийн Баянговь зэрэг газрууд олон гөрүүлийн олдруудаараа алдартай юм. Харин гадаад орны тухайд бол Хойд Америк болон Канада улсаас аврах том гөрүүлийн яс олдсон байна. Хүмүүс байхаас өмнө ийм үлэг гөрүүлүүд амьдардаг үлэг гөрүүлийнх байсан байх нь тийм үү манай дэлхий чинь матар байна тийм ээ. За цааш явж үзэх бүгдээрээ. За тэгээ. За. Ноцолдож буй чигээрээ зуралдан хадгалагдсан үлэг гөрүүлүүд гинэ. Үлэг гөрүүлүүдээс хоорондоо тэгвэл ноцолддог байсан байх нь тий. Та хэд яаж ноцолддог байсан гэж бодож байна? Шууд зодтолдох уу? Юугаараа зодтолдох юм бол энэ яар сони. Эврээрээ зодтолдох уу? Тэгвэл эн чинь эвэртэй эн чинь эврэггүй юм биш. Эн чинь тэгэхээр бүр шууд ялчих юм шүү. Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт олдороос санаа авч бодит хэмжээгээр бүтээсэн үзүр юмаа гинэ. Хөөх тэгвэл бодит хэмжээгээр ийм том байсан байх нь тий. Эвэртэй үлэг гөрүүл чинь. Хөөе. Дэлхий дээр одоо хүртэл үлэг гөрүүлүүд амьдардаг байсан бол та нар яах вэ? Гэл үлэг гөрүүлээр хичээлдээ явж малтагддаг байсан бол яах вэ? Та хэд юу хамгийн түрүүнд юу хийсэн бэ? Хэрэг үлэг гөрүүлтэй уулзах юм бол зураг даруулнаа. Зураг даруулах юм уу? Тэгвэл их сонирхол байх байсан байх те. Хоол өхөө. Тэгээ үлэг гөрүүл чинь шууд ав гэд та нар гिचдэж штт. Хэрвээ ингэж махчин хичээлд махчин юу байх юм бол үлэг гөрүүл байх юм бол за тэгвэл их сонирхолтой л юм те. За хийшээ явж үзье. Энэ юу вэ? Гар уу? Та дурагшаага яг урдаас нь очиж харчих. Ингэж харж агаад үлэг гөрүүлийн гар бах нь те. Ямар том гартай байсан юм бэ? Европ усын аимшигт гар гинэ. За сонсоорой. Үлэг гөрүүл судлалын 180-аад жилийн түүхэнд олдсон онцгой ховор бөгөөд гайхал төрүүлэм сонин олдвор Монгол говьоос цөөнгээ олдсон байдаг гинэ. Түүнийг нэг бол одоогоос 50 гаруй жилийн өмнө буюу 1965 онд Өмнө Говь аймгийн 3 тис сумын Алтан уулын өвөр бөл орчмын дээд цэрдийн хурдас бүхий олдворт газраас Монгол Польшийн хамтарсан судлалын олсон үлэг гөрүүлийн үлэмж том урд мөчний олдвор юмаа гинэ. Том урд мөчний олдвор юмаа гинэ. Тэгвэл Монголоос олдож исэн юм олдвор байх нь тий хөхтүүдээ.
Тийм ээ. Йоо ингэт юм том юм байна. Тэг энэ шүү дээ. Яг үлэг гөрүүлэн тэр өнөختөд хартаа. Тийм ээ. Урт хошуутай юм байна тий. Тий. Урд мөчин тэгэхээр хүүхдүүд юм байдаг ханаа харин хөлн юм байдаг ханаа тийм үү? За тийм байх нь. За тэгвэл бүгдээ цаашаа явж үзье тий. За тэгээ та сонирхолтой байна уу? Оо энэ нөгөөний та нар яриадсан урт хүзүүтэй динозавр энэ тий? Тийм биш. За бүгдээ нэг ажиглаатыг та урт хүзүүтэй урт зүйлтэй. За унших уу тэгвэл уншчих уу? За тэгээ Галимимус гинэ. Галимимус. Дахиа төс үлэг гөрүүлэх гинэ. Дахиа шиг гэж нэрэлээ дахиа шиг мэнтэй жижигхэн хоёр урт юутай сарвуутай тэгээд урт хоёр хөлтэй тийм ээ тий. За энэ үлэг гөрүүл нь 70 орчим сая жилийн тэртээ өнөөгийн Төв Азад амьдарч байсан гинэ. Төв Азад амьдарч байсан биш тий. Хуван маягийн хөлтэй үлэг гөрүүл юм а. Энэхүү үлэг гөрүүл нь харьцангуй хөнгөн жинтэй урт нарийн хөлтэй байгаа нь тэтгэрийн хурдангуудыг амьтад байсныг илтгэн гинэ. 6 м орчим урттай 1000 кг орчим жинтэй байх ба холимог идэж үлэг гөрүүл билээ гинэ. Нэрэл холимог идэж юм биш үү тийм үү? Тэгэхээр холимог иддэг гэж байдаг хаа нэ тий. Тэгээд Уус иддэг маа. тийм хоёлын инхээр иддэг байсан байх нь тийм үү? Холимог гэсэн үг. Тийм. За тэгснээ 1000 кг ч одоо ийм хөнгөн юм уу? Хүнээр тооцвол үгүй үсттэй. Үгүй тий. 7 төрлийн байдаг юм уу? Далавчтай байдаг бахан нэ. За тэгээд урт хүзүүтэй байна. Тэгээд ийм тэмээ шиг бүхтэй бас байна тийм үү? Тэгээд толгой нь ийм арагшаа байдаг байна. За тэгээд нэг төрөл нь болохоор энэ төрөл байдаг бахан нэ тийм үү? За тэгэхээр маш олон төрөл байдаг бахан шүү дээ тийм үү? Энэ дэлгэцэн дээр юу гарч ийн хөхтүүдээ? Хэлс гарч ийн үү? Өмнө говийн газар гарч ийн. Тэгэхээр хөхтүүдээ манай үлэг гөрүүлүүч чинь яг ийм говоос тийм нам дор газараас олддог байх нь ш тий. Тэгэхээр хүүхдүүдээ яг та нарын амьдардаг өмнө говь аймгаас зөндөө олон ийм үлэг гөрүүлийн арыг яснууд олчихсан байх нь тий. Тэгэхээр их гой газар амьдардаг хүүхдүүд байх нь шүү та нар. Дэлхий дээр бүртгэгдсэн үлэг гөрүүлийн 60 гаруй төрөл зүйл манай орны говьоос олдсон. Тэрчүүдхой хамгийн анхны гөрүүлийн өндөг Өмнө Говь аймгийн Баянзаг сумаас олджээ. Түүнээс гадна Хэрмэн цав, Нэмэгт, Баянхонгор аймгийн Баянговь зэрэг газрууд олон гөрүүлийн ордуудаараа алдартай юм. Миний үгжийн Баян ширээгийн цаг үе 99-өөс 86 сая жилийн өмнө гинэ. Ёо яг агуу дотор орж ирсэн юм шиг болж байна те. Юу шиг харагдаж байна? Чулуу шиг харагдаж байна те. Мочиг. За тэгвэл энэ хүмүүстэй чулуучсан мод гэдэг байх нь шүү заяа. Чулуучсан мод. Ингээ яг харагдахны мод байгааз гэхдээ ийм чулуу болсон байдаг. Та төрж үзэх үү? Нэг л хүрээд үз. За чи өрөөд төрчих. За. Чулуу шиг юм байна уу? За тэгвэл чулуучсан мод байх нь шүү заяа хүмүүстэй. За тэгэхээр энэ юу вэ хүмүүстэй хардаа та юу гэж бодож байна? Мэдэх юм байна уу? Байхгүй юу? За би тэгвэл уншиж үгүй заяа. За энэ тэгвэл үлэг гөрүүлийн ингээд багц шүд байх нь шүү хүүхдүүд ингээд үлэг гөрүүлийн шүдний хэв байна. Тийм байна. Амар урт юм байна. За тэгвэл энэ юу юм бол за би дахиад уншаад үгүй. Үлэг гөрүүлийн мөрний байгалийн хэв гинэ. За одоо эргээд ийшээ хардаа. Уус уурсж чинь те. Үлэг гөрүүл асаа. За тэгвэл үлэг гөрүүл амьдардаг байсан үед хүүхдүүд яг л ийм байдаг байх юм шиг ямар ч барилга байшингүй. Тэгээ зүгээр л юм дан тал тэгэл үлэг гөрүүлүүд амьдардаг байсан байх нь тий. Яг жинхэнэ юм шиг харагдаж байна уу? Тэгэл үлэг гөрүүлүүд маань усаа энэ чи голнуудаа суучна. Тэгэл хэрвээ ингээд өвсөн жижигтэн үлэг гөрүүлүүд маань байх юм бол өвсөө ич чинь тийм байгаа хүүхдүүд ээ. За тэгвэл гарах уу? Та хэд надаас суух зүйл байна уу? Байхгүй юу? За тэгвэл наашир. За юу гэдэг хөдөлгөөн орж ирэхдээ мөр харсан шүү дээ тий. Тэгэхээр мөрөө дагаад явж байгаа тийм ээ. Мөрөө дагаад за манай гурав урд гараа явчих. За одоо тэгвэл ийшээ орж үзье. За тэг. 85-аас 71 сая жилийн өмнө гинэ. Энэ юу вэ? Мөр энэ те. Ямар дахиад шиг юм те. Яг дахиад шиг байна уу? Яс байна уу?
За яс байна. За хамгийн гол нь үлэг гөрүүлийн мөр ахаа нь штэ тийм үү? Энэ үлэг гөрүүлийн мөр чинь өнөө махан ижтэн үлэг гөрүүл гэж ярьсан штэ бид нэр. Тэрний мөр байна. Тийм. Гэтэ нарийнхан биш, том үлтэй юм шүү. Гişэж болохгүй шүү найзаа. За энэ юу вэ? Энэ үеийг таны зурагтай адилхан юм биш нөө? Та одоо жинхэнэ юм шиг харагдаж ингээд тэгээдсэн. Энд чинь юу вэ? Элсэн цүл байна. Тэгснэ элсэн цүл дотор мод ургацсан байна. Тэгснэ устай. Тэгээд үлэг гөрүүлтэй яах нь тийм ээ. Тэгвэл хаана ундтын бол үлэг гөрүүлүүд маань? Хаан шамаагүй юу? Өглөөс ирээд шүд амаа яаж угаадаг байсан бол? Юу шүдээ угаадаг байсан болов уу? Угаадаг юм уу? Яагаад? Осоос байхгүй юм чинь. Гэтэ оос үстээсэн бол уртлын нөгөө хоёр жижигхэн гар байсан шүү дээ. Тэрнгээр ингээ угааж болох байсан байх тий. Жижигхэн гараараа яаж шүдлэгээ хурж ядгаа. Гэтэ угаахгүй бол тэр ич чинь нөгөө нэг махцаах ийцэн юм чинь бас ам хамаар мухайлах байх тий. Тий. За тэгвэл гарах уу? За гарыг. Үлэг гөрүүлэх сонирхолтой амьддаг байсан байна тий. Энэ юу вэ? Энэ юу гэж? Хойд хөлний сарвууны яс гинэ. Нааш таад харж гинөө, харж чадж гинөө? За ашгүй. Цаарбо зааврын хойд хөлний сарвууны яс гинэ хөлтүүдээ. Тэгэхээр сарвууны яснууд нийлээд нэг юм том яс үүсгэж штэ тийм үү? За их том ястай байсан байна тий. Миний хаас ч том юм. За наашаар. Хүн бэ штт. Энэ энэ юу хийж явж байгаа юм бол? Яс цуглуулаад. Яс цуглуулж байгаа юм. Тэ нэр нь болдог. Яагаад яс цуглуулж байгаа юм бол? Яс цуглуулж яах гэж байгаа юм бол? Музейд ажиллах гэж байгаа юм болов уу? Та бас тийм ээж магадгүй юм те. Гэтэ та хэд хүүхдэд хувцсыг хараа. Хувцсыг хараа тэгээд яс ингээ өнгөлж мөнгөлөөд байгаа юм болов юм те. Нэг биер мэр аадах шүү юм те. Та хэд хүүхдүүдэд археологч гэдэг мэрэгжил мэдэх үү? Мэдэхгүй юу? За тэгвэл археологч гэдэг мэрэгжил нөхдүүдээ ийм эртний олдоруудыг олборлоод тэгээд өөх түүхийн судалж агаад биднэр таниулдаг хүмүүсийг археологч гэдэг байхгүй юу? Дээр үеийн асуудыг ингээд судалж агаад за энэ үлэг гөрүүл хизээ амьдарч исэн бол хэдийн хугацаатай амьдарч исэн бол гэдгийг судалгаа хийгээд тэгээ биднэрт за эртээр үед ийм байсан шүү хөлтүүдээ гэж хэлдэг хүмүүсийг археологч гэдэг шүү. За хөлтүүдээ гоё мэрэгжил байгаа зү. Тийм. За тэгвэл одоо энэ хүн чинь ажиллаа гэж ахна шүү дээ тийм үү? Тэгэхээр асуудыг судлаад одоо олборлж байна гэсэн үг тийм байх нь тийм ээ. Газраас өөр юу олж болох боломжтой вэ? За эрдэнэс олдог тийм үү? Эрдэнэс олдог өөр газраас ингээ ухаад өөр юу олдог бол за өндөг яс. Эрдэнэс олдог байхаа нэ тийм үү? За тийм байх нь. Цаарбо зааврын олдорын бүрдэл гинэ. Энд чинь тэгвэл юу вэ? Бүр бүрдлээрээ яхах нь шүү дээ тийм үү? Толгой яс, хүзүү, нуруу, сүүл гэл. За арагшаа хардаа та хэд. Ямар том юм бэ те? Хөөе, энэ хардаа хүнээс том. Цаарбо заавар батаар гинэ. За нэрний утгам гэсэн чинь аимшигт гөрвөл гэдэг нэртэй ахна шүү дээ хүүхдүүд те. За за тэгснэ биеийн урт нь бүр 10 м өндөртэй хүүхдүүдээ. Хүн чинь ойролцоогоор 1 м орчим л өндөртэй дээ шүү дээ. 1 м 70 см байдаг шүү дээ. Тэгсэн чинь энэ болохоор бүр 10 м бүр хүнийг ингээ 10 дахин томруулсан үйлбэртэй ахна шүү дээ тийм үү? Сүүлэл гэхэд баг бидний өндөртэй ч зүү шүү дээ. За биеийн урт нь шүү дээ. Уртаашаа 10 м өндөртэй хүүхдүүдээ. Их өндөр байгаа зү. За тэгээд хамрын үзүүрээсээ арцгаас хүртэл 4.53 см байхна шүү дээ. Бүр ингээ хүний 4 дахин томруулсан үйлбэртэй. За тэгчээд дунд чүмгийн урт нь 1.12 м. Та нар шиг өндөртэй байх нь шүү дээ тийм үү? Нэг зүгээр жижиг ясна гэхэд та нар шиг өндөртэй байх нь. Толгойн урт нь 112 см гэж тартай хүүхдүүдээ энэ толгойных нь ясна. Тэгэхээр их том байгааз тийм байна уу? За бүгдээрээ үзээд дуусчлаа. Одоо бүгдээрээ нэг нэгээр сэтгэлдээ яриа шүү заа юу. За тэгэхээр надаас эхлэе. Динозаврын музей үзэхэд хүүхдүүдээ та нар бодтоо нисдэг гэхээр нэг тийм шувуутай адилхан юм шиг тийм үү? Тэгэд махчин амьтад гэхлээр одоо байгаад байгаа араатай амьтангуудтай минь адилхан юм шиг ингэж бодохоор бид нар одоо хүртэл үлэг гөрүүлүүд нэг жижигхэн зүйл болоод хувирсан бидэртэй хамт амьдраач байгаа юм шиг ер нь бол
музейнууд маш сонирхолтой. Амун дээрээс нь та нар насны хүүхдүүдэд маш их тохирсон санагдсан. Та хэд хүүхдүүдэд юу гэж санагдсан бэ? Одоо бүгдээрээ энийгээр хариулах шүү. Заа юу. Тэмүүлэнд ямар үлэг гүрүүлэх сонирхолтой санагдсан бэ? Үлэг гүрүүл бол том биетэй, том шүртэй, бас том хүлтэй, мах иддэг, өвөс иддэг. Үлэг гүрүүл том шүртэй, амар том. Хороо задлагдаг. За хүүхдүүдэд бүгдээрээ аяллаа үргэлжлүүлэх үү? За тэгээ тугуул тэнцээ нэг лифт байсан тийм үү? Тэгвэл тэр лифтээр гарч үзэх үү? За тэгээ. За хүүхдүүдээ манай бүтээл хийдэг хэсэг гоё ээ нөө? Гоё. За би бүтээл хийх гээд ийм зүйл авчирсан байна. Энэ юу хүүхдүүдээ? Өндөг вэ нөө? Энэ зүгээр л өндөг вэ нөө? Хагарцсан өндөг вэ нөө? Тэгвэл хагарцсан өндөөс юу гарч ирэх харах уу? Энэ хартаа. Оо энэ хартаа. Үлэг гүрүүл гарч ирж байгаа зү. Тэгвэл бүгдээрээ өнөөдөр үлэг гүрүүлийн чимэглээд амун дээрээс нь өндгийн нас чимэглэж шүү. Заа юу. Энэ ингээ ганцаараа дангаараа юм үлэг гүрүүл гарч ирэх нь шүү. Заа юу дотроос нь. Таад хүссэн өнгөөрөө чимэглэж болно. Хүссэн өнгөөрөө бодож болно. Тэгээд гоё өөрийнхоороо баяжуулаад бүтээлээгээрээ заа юу. За мэ. Тэр нөхдүүд үлэг гүрүүлүүч чи ер нь өнгө байсан тийм үү? Сая ногоон өнгөтэй үлэг гүрүүл харсан, шар өнгөтэй үлэг гүрүүл харсан тий? Ямар чамаагүй өнгө байсан. Ингээд өндөнөөсөө барьж агаад тэгээд энэ иш байгаа штэ. Ишигээ дээшлүүлчих. Тэнгүүл үлэг гүрүүлчин гарч ирнэ. Ингээд өндгийн гарч идэм байх. Тийм. Хүүхдүүдээ би өмнө говь төрч үзэж байгаагүй байхгүй юу? Та хэд надад гоё өмнө говийн талаар гоё сонирхолтой зүйл сэрж өгөөч төхөө. Номын сан байдаг. Номын сан байд юм уу? Тий, бас саад байдаг. Тий. Парк байдаг уу? Парк нь ямар парк байдгийг? Асар гоё. Асар ахчтай морин тойруултай. Дуурдаг авар гүрэлтэй. Тийм үү? Тоглоомын төв байдаг. Тоглоомын төв бас байдаг уу? Гүрэлтэй. Тийм үү? За өөр юу байдгийг? Ярддаг мод. Ярддаг модтой. Мод хүртэл ярих юм уу? Хөөх. Ямар театр аа? Хөгжим жүжигийн театр. Хөгжим жүжигийн театр байдаг юм уу? Өмнө говьд нэг уул ийсэн шүү дээ хүүхдүүдээ. Том уул. 3 сайхан уул. 3 сайхан уул гэдэг юм уу? Тэр уул руу гарч болдго юм уу? Бас уул руу явж болно. Тэгэд уул руугаа явж ийсэн үү? Явж ийсэн. Өмнө говь аймагт ямар амьтад байдаг вэ? Шар шувуу байдаг юм уу? Байдгүй шүү дээ. Байдаг. Шар шувуу байдаг баха те. Хөөе, өмнө говьт жимээс ургадаг уу? Ингээд 100 болонгууд. Ургадаг. Ямар жимээс ургадаг? Үдээсэн. Гоёо. Гоёо гэж ямар жимээс байдаг? Улаан. Улаан өнгөтэй жимээс гэдэг юм уу? Идэж болд юм уу? Галдан. Аялгаад. Тийм үү? Арган дүүчээд эморт. Урт жимээс гэдэг юм уу? Ямар өнгөтэй? Яга. Улаан биш ээ. Чихэрлэгүү альскол ийм давстай биш ийм гашуун уу? Гашуун дөө. Зөв. За хүүхдүүд бүгдээрээ дууссан уу? Дууссан. За тэгвэл одоо үзэгч найзуудтай юу хийснийг харуулах шүү заа юу. За бүгдээрээ 1 2 3 гэж хаад харуулъя заа юу. 1 2 3 За хүүхдүүдээ та нараас надад парктай гэж хэлсэн тий. Тэгээ бүр үлэг гүрүүлтэй парктай гэсэн тий. Тэгвэл тэр парк дээр чинь очиод бүгдээрээ тасгал хийх үү. Тэгингээ парк дээр ямар үлэг гүрүүлээ гэдэг бас давхар харъя тийх үү. За тэгвэл тэгье.
Амьдарч ясныг нүдээр үзээгүй ч автагаа хамт мөцөд очиод ариг ясна хагсан юм Утгөрөлийн авралтыг баригдон стагаgun болов Утгөр хүртэл дахиад том хагашдаг дахиад гардгийн болов Утгөрөлийн запор Утгөрөлийн запор Утгөрөл хэвшиг жижигхэн байсан бол 90-ыг дамжин өртөөж одоо болтол амьдрах байсан Утгөрөлийн авралтыг баригдон стагаgun болов Утгөр хүртэл дахиад том хагашдаг дахиад гардгийн болов Утгөрөлийн запор Утгөрөлийн запор Хүүхд бидний хүслийн өргө 23 дахь цэцэрлэг багтууд бидний оюуны нэсээ баяртай саруу зургуу сайхан уулын чимээ говийн гоён миний цэцэрлэг Хүүхд бидний хүслийн өргө өөр баяртай Өнөөдөр надтай хамт аялсан Өмнө Говь аймгийн 70 дахь сумын 23 дахь цэцэрлэг хүүхдүүд байлаа. Баярлалаа хүүхдүүдээ. Баяртай.